Баяр наадмын эхний өдөр яаралтай түргэн тусламжийн төв энгийн өдрүүдээс ялимгүй их дуудлагатай байна. Дуудлагын ихэнхийг архиуж гэмтсэн усал гаргасан дуудлага эзлээд байна. Яаралтай түргэн тусламжийн төв нь Баян зүрх сонгон хархан гэсэн 2 салбартай нийт 3 салбарын 38 машин баярын өдрүүдэд дуудлаганд явж иргэдэд үйлчилж байна. Мөн сонгон хайрхан дүүргийн яаралтай түргэн тусламжийн төвийн 4 машин хүйд олон худагт имэйлд 61 гарам гэсэн газруудад байрлан эмнэлгийн тусламж үзүүлэхэд бэлэн байдалд ажиллаад байна. Тийм байна. За баяр өсөлт болж байгаатай холбогдуулаад нийт зөнгөлж байгаа дуудлагын бас нэлээдгүй хувь нь архитай холбоотой дуудлага эзэлж байгаа. Бас холбогдуулж байгаа холбоотой мөн бас нэмэгдэл машинууд гаргаж байгаа. Энэ юутай холбоотой хөр нэг ард иргэдэд хүлээглэл чирэглэлүүд үзүүлэхгүй үүднээс түргэн тусламжийг яаралтай цаг алдахгүй хүрэх үүднээс. Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчнэр 3 ээлжээр ажиллаж байна. Сэтгцэн эрүүл мэндийн төвийн эмчнэр ч ээлжинд явж байна. Сүүлийн үед яригдаж эхлээд байгаа хотын захын гэр хорооллын дунд уулзах цэг байгуулах талаар төрөний эмчээс тодруулсан юм а. Уулзах цэг байгуулъя гэдэг байгаа. Тэр уулзах цэг байгуулагчнаар бол ерөнхийдөө энэ хүндрэлүүдийг бас шийдэх бас боломжтой гэж бодоод байна. Тэгээд хамгийн гол нь яг вөхөр тухайн цэгээ байгуулад энэ ингээ уулзах цэг 102 ч байд юм уу 101 ч байд юм уу 103 ч байд юм ингээ уулзах цэгээ байгуулагдсан тохиолдолд ард иргэд минь тэндээ түргэн тусламж юм уу цагдаагаа тосож аваад ингээд гэрээ заагаад ингээд эмнэлгийн тусламж үйлчлэгийг түргэн шуурхай хүртээмжтэй авах юм боломжтой байна. Дуудлагын төрлийн хувьд ослог эмнэлгийн дуудлага их байна. Харин төрхийн болон ердийн даралт ихсэх халуурах зэрэг дуудлага энгийн өдрүүдэд ижил тооны байна. Иймээс иргэд наадмын өдрүүдэд архит арсыг тохируулан хэрэглэж эрүүл мэндэд анхаарал боломжтой байхыг уриалж байна.